Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал захирагчийн ажлын алба хамтран сууц өмчлөлтийн холбоотой ажлыг сайжруулах талаар өргөтгсөн уулзалтыг зохион байгууллаа. За дархуул аймгийн хэмжээнд 132 нийтийн эзэмшлийн орон сууцнд 11,000 орчим иргэд оршин сууж байна. За нийт хүн амын 60 гаруй хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцнд амьдардаг гэсэн статистик мэдээ бий. За хүн амын дийлэн хувь нь оршин сууж байгаа дундын эзэмшлийн орон сууцны арчлалт хамгаалтыг сөөх хариуцсан ажилдаг. За гэтэл сууц өмчлөлтийн холбоотой үйл ажиллагаанд иргэд оршин суугчид хангалтгүй дүн өгдөгөө. За иймээс аймгийн сууц өмчлөлтийн холбоотой ажлыг эрчимжүүлэх, сөөхийн удирдах зөвлөл, за хяналтын зөвлөлийн ажлыг сайжруулах зорилгоор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, захирагчийн ажлын алба хамтран за сууц өмчлөлтийн холбоотой ажлыг сайжруулах тухай өргөтгсөн уулзалтыг зохион байгуулж байна. За энэхүү уулзалтанд аймгийн засаг дарга инх болд захирагчийн албаны дарга Бачаргал, багийн иргэдийн нийтийн хурлын дарга болоод за засаг дарга нар сууц өмчлөлтийн холбоотын гүйцэтгэх захирал, инженерийн шугам сүлжээний байгууллагуудын төлөөллүүд оролцож за тулгамдсан асуудлын талаар харилцан санал бодлоо солилцлоо. 10 айлаас нэг нь эсвэл 20 айлаас нэг нь ерөөсөө ингээл нэг одоо 10% хүрэхгүй нэг яг хавлаад 7-8% тээ болцсон. Орлого маань ингээ явж байна. Тэгэхээр зэрэг сөөх өмчөндөө 20 ажил хийх байсан бол тэрийг нэгийг хийх юм уу 10 ажил хийх хэрэгтэйсэн бол нэг хагасыг хийх ийм боломжийг оршин суугчид маань олгоод байгаа байхгүй юу. Тэгээд оршин суугчдын ийм одоо итгэхгүй энэ одоо мөнгө төлдөггүй байдлаас болоод өөрснийх нь одоо үнэтэй эд хөрөнгө болсон орон сууцны одоо хэвийн үйл ажиллагаа алдагдаж эдлгээний хугацаанд богиносж ингэж байна л да. Сөөхний зойрон давхарт амьдарч байгаа хүмүүс чинь амьдралын баталгаач төвшнгөөс доогуур амьдрал нь тааруу, орлогогүй, гэр оронгүй тийм хүмүүс тэнд амьдарч байгаа. Тэгээд энэ дээр манай энэ төрийн байгууллагууд бүгдээрээ хамтарч нэг нөхцөл байдал дээр нь танилцаад нэг хамтран ажилламаар байна. Би яагаад энийг ингэж хэлэх гээд байна гэхээр тэнд байгаа хүмүүсийн чинь зойрон давхарт амьдрахаараа тэм чинь амьдралын ямар ч амьдрах нөхцөл байхгүй тийм байрны хүмүүс чинь амьдарч байгаа шүү дээ. Нэгдүгээр тэр хүмүүсийн эрүүл мэнд зөрчилдөж байгаа, хоёрдугаар тэнд чинь гэр бүлийн хүчирхийлэл гарч ийн, аригтлалт гарч ийн. Одоо тэгвэл цаашлаад ярихаараа нохоо бөөсөн тэргээд асуудал чинь тэр хүмүүстэй л холбоотой шүү дээ. Тэр хүмүүс чинь тэнд амьдарч байгаа тэр хамаг эд хогшлоо тэнд хамаг юм хурааж ийн. Тэнд нь тэр нохоо бөөсийг тэм чинь үүрлчээ тэгээд халаан болохоор гарч тэ үлдээ өгчээд байгаа ийм асуудал гараад байгаа байхгүй юу. Одоо тэр нийтийн зорилттой инженерийн шугам сүлжээ тэр дэвэр сөөх хийж чадахгүй. Мэргэжлийн байгуул арах юмыг л тэр орон сууцны байгууллага сөөхөөс одоо иргэдийн мөнгөний хоригдлын цуглуулад за улсаас одоо хөрөнгө гаргадаг бол орондох тэрний зөв зохистой хийж банкны үйлчлэгээ болох ийм байгууллага шүү дээ. Тэгэхээр сөөхийн мөнгөнд орно, усны мөнгөнд орно, дулаан орно, захилгаан орно. За засвар үйлчлэгээ хийсэн тэр төлөвлөлт юм бол орно. Тэгээ энийг одоо ингээд сая дарга нар ярьлаа. Энийг та залуус одоо зоригтой шийдэд өгөөч. Энэ хэрэгтэй юм. Тэгээ дархан дангатаа 7 онд ирэхэд 28 нийтийн зорилт орон сууц одоо 136 гэж. Нэмэгдээд энэ чинь ашиглалтын чинь сайжруулах яг ерөөсө болохгүй шүү дээ. Мэргэжлийн хүн байх хэрэгтэй. Өнгөрсөн онд нийтийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээг засварлах шинжлэх ажилд улсын төсвийн хөрөнгө оруулалт болох 3.2 тэрбум 2015 онд 81 сая төгрөгийн ажлууд хийгдсэн гэж байна. За энэ мэт хөрөнгө зарж хийсэн ажлыг цааш нь арчлан хамгаалах, засвар үйлчилгээ хийх талд сөөхүүд хариуцлагагүй ханддаг. За энэ нь мэргэжлийн болгосон хүчин байхгүйтэй ч холбоотой. За иймээс орон сууцны контор байгуулж эзэнтэй болгох асуудлыг иргэд хүндээрлээ. За орон сууцны контор байгуулах ажил хийгдэж байгааг захирагчийн албаны дарга хэлж байлаа. Бид нэр орон сууцны конторыг орон нутгийн оролцоотой хувийн хөвшилтээр түшгэлэхээр дархан чандман ус гэдэг тийм орон сууцны зориултаар контор байгуулахаар аж ахуйн нэгжийн гэрчлэгээ авсан байгаа. Энэ шийдвэр гарах гэж бид нэр аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдээр бид нэр 3 удаа хилцүүлсэн. Зарим материал дутуу байсан, зарим тооцоо судалгаа дутуу байсан. Тэгээд 30% байхаар гэж 30% нь орон нутаг гаргая. 70% нь хувийн хвшилтээр тулгуурлая. Орон нутгийн хөрөнгө ямар байх юм бэ? За дархан ус сувг орон нутгийн өмчит хувьцаат компанийнхаа ерөнхийдөө бааз дээр түшгэлье гэдэг шийдвэр гарсан. Нэрээ авсан. Бүтцээ тогтооцсон. Одоо бол хөрөнгө мөнгөний асуудал дээр ингээд үлдчихэд байна. Яг 70% дээр нь
орон нутаг бол 30% дээр нь ямар хөрөнгө гарах уу, ямар техник тоног төхөөрөмж гарах уу гэдгээ саналаа бол орон нутгийн өмчийн албанд бол өгсөн байгаа. 70% дээр нь бид нар хувийн хвшлийн байгууллагууд саналаа бол хөргүүлсэн, зар өгсөн байгаа. Яг энэ 70% дээр нь орон сууцны конторын зориулалтаар орон нутагтай хамтраад ажиллах, яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулчих, яг аж ахуйн нэгжил ирээгүй. Дархан Чандман ус нэртэй орон сууцны контор байгуулахаар аж ахуйн нэгжийн гэрчлэгээ авсан гэж байна. За орон нутгийн 30%, за үлдсэн хэсэгт нь хувийн хвшлийн оролцох эрх нь нээлттэй гэж байна. За орон сууцны контор байгуулах талд за аймгийн удирдлага ямар байр суурьтай байгааг тодруулахад орон сууцны конторын байгуулах асуудал бол бас иргэдийн энэ санал дээр тулгуурсан их чухал асуудал болсон. Одоо иргэний нийгмийн танхимын хилцүүлэг талын одоо баг иргэдийн санал дээр гарч ирсэн учраас энэ ажил бол өмнөх засаг даргын үед бол ажил нь үргэлжлээд ингээ явж байгаа. Нэлээд сайн явсан байлээ. Одоо хууль эрх зүйн акт бичиг баримтын хүрээнд бол иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс шийдвэр нь гарцсан. Сая одоо Бачааргал дарга хэллээ. Тэгэхээр бид нар бол одоо энэ тэр хөрөнгө мөнгөтэй холбоотой шийдэх асуудлууд нь үлдсэн байгаа юм байлээ. Инхээр ер нь одоо энэ 11 сартаа энэ асуудлаа бас хуралдаагаа зөвшөлдсөх асуудал гарах юм байгаа. Энийг шийдвэрлээд ер нь энэ 12 сард багтааж хууль эрх зүйн акт бичиг баримт талаас нь шийдлийн хийгээд 2016 оны 1 сараас эхэлж бид нар энэ үйл ажиллагааг эхлүүлэхээр ийм зорилт тавьсан ажиллаж байгаа гэдгийг та нарт хэлье. Сууц өмчлөлтийн холбоотын ажлыг сайжруулах тухай өргөтгсөн хурлаар за сөөхийн санхүүгийн тайланд аймаг орон нутгаас ажлын хэсэг гаргаж хяналт шалгалтыг хийж бодит үнэлэлт өгөх хэрэгтэй гэдгийг иргэд хэлж байлаа. Түүнчлэн орон сууцны конторыг байгуулж нийтийн эзэмшлийн орон сууцыг хариуцах эзэнтэй болгоё гэдэгт санал нэг байлаа. За уулзалтын төгсгөлд иргэдээс ирүүлсэн санал шүүмжлэлийн мөрөөр за аймгийн засаг дарга инх болд газар дээр нь биечлэн явж танилцахаар боллоо.